Зэвсэг төвчөнд 35 орчим жил ажилласан Ухнаа болон Жавцсан нар ачцээ нийлээд ам бол 28 улаа өнөр өтгөн гэр бүл болжээ. Тэдний 2 хүү, 3 хүргэн, 1 бэр, 1 зэ охин гээд гэр бүлийн 7 гишүүн нь ахлагч цолтой, мөрдөстэй ах дүүс. За энэхүү ихэнх гишүүд цэрэг армийн салбартай холбогдсон нь бахархалтай байдаг гэдгийг тэдний ээж Жавцсан ярьсан байна. Намжиртай үнсэлж шүү дээ манай охин. Жавцсан 16 наснасаа нөхрөө дагаж зэвсэг төвчөнтэй амьдралаа олбжээ. Ийн том хүүгээ 17 наснда төрүүлж нийт 10 төрж 9 хүүхэд төрүүлсэн ч одоогоор 5 нь байдаг байна. 5 хүүхдийн 2 нь хүргэн бэр ачцээгээд тохиолдлоор гэмээр цэргийн албатай амьдралаа олбсон байна. Эднээс чинь бахархан шүү дээ. Би ч одоо цэргийн газар ажиллаж исэн болохоор цэргийн хүүхдүүдтэй байх чинь сайхан шүү дээ. Одоо улсууд хүртэл танихгүй улсууд хүртэл одоо баярлаад ямар гоё юм бэ гэчээ. Ямар олон цэргийн хүүхдүүдтэй ингээд. Бид хоёр бас аймагтаа нэг гэр бүл яар шалгарч исэн байхгүй юу. Тэгээд дандаа цэргийнхаа очиж баяр хүргэсийн дэн дээр хувцас өмсөд тэгээд очихоор л улсууд гайхаад энэ цэргийнхэн чинь ийм л гоё байдаг шүү дээ гэж би цэргийнхнаараа бахархаж явдаг ш та явсан газараа. За ер нь бол бас аавын нөлөө орсон баг. Тийм баг багтаа бас цэргийн казармаар явж байсан тэр нөлөө орсон баг. Тийм учраас цэргийн ерөөсөө шахаж шаардаагүй өөртөө ерөнхийдөө дамжаагаар ахлагчнаар том хүмүүс бол ахлагчаар болсон том баг хүмүүс бол хөгжмийн жижигхэн одоо 10 хэдэн настай хөгжмийн сурагч хийж авдаг шүү дээ. Тэрнээс болоод тэгээ одоо дээд сургууль төгсөөд одоо ингээд юм бодлоо өнөөдөр миний цолыг авчихсан уушаа цолтой байж байна. За. За. Энийг